газраас хөндөлөх гэж үүдсэн зүгээр. Нартай. Энэ жоохон хэцүү шүрмэс татах гэдэг. Тэгтээ өөрийгөө мэдрээ зөөлөв хөдөлгөөд үзье. Зүйтэй. За эндээс дахиад зүүн хөлийнхөө уулыг хажуудаа гаргаж ирээд дахиад хоёр өвдгөө татлаа. Эсрэг талдаа буюу зүүн талдаа буулгаад артлын баруун хөлний уул дээш харж байна. За хажуудаа. За эндээс дахиад зүүн гараараа газар тулж болно. Тэгээ биеийг нэг урагшин ингэж тэмүүлж биеийнхээ жинг зүүн өгцөн дээр авч агаад артлын баруун хөлөө өргөлөө. Газраас өндөрч чинь тэ 1 буулгая, 2 буулгая, 3 буулгая, 4 буулгая, 5 буулгая. За уртлынхаа зүүн хөлнийхөө уулыг одоо газраас өндөрүүлж үзнэ. 1 2 3 зарим хүмүүсийн бүр хөдлөгчгүй. За тэгэхээр зүгээр мэдрэхийг хичээгээд ингээ оролдоод үзнэ. 5 6 7 8 9 10. За артлын баруун хөлөө хажууд дэшээ татаж гаргаж ирээд хоёр өвдөг дээш. За энэ байралд ороод ир. За эндээс хоёр гарыг урагшаа. За өсгийгөө сайн өгзөг рүү шахаад өгөр. Хоёр гарыг урагшин ингэж сунглаа. Амьсгал аваад өгзгийг газраас хөндөрүүлээд босч ирнэ шүү. За энэ жоохон хэцүү. За ингэж босч ирч чадж байгаа нь босоод босч ирч чадахгүй байгаа нь гараараа тулаад босч ирээ. За дахиад нэг сууч. За суухдаа бас манайхан зөөлөн суун. Энэ дээр их хүмүүс сууж босч чаддаг учраас буцаад суухдаа бас тулаад суун шүү. За амьсгал авахтайгаа зэрэгцүүлээд хэвлийгээ чангалж агаад босоод ирнэ. За зүйтэй хоёр гарыг авсарлаа. Хоёр тохоогоороо өвдгөө гадагш нь түлхэж задлаад барьлаа. За хавсарч энэ хоёр алгыг хавсраад хоёр тохоогоороо түлхээд хоёр хөлөө задлаад. Амьсгалд өгчгүй. За энэ дээр хүмүүс ингэ бүхтэйцэн байдаг шүү манайхаа нуруу ихц. Энэ ахар сүүл доошоо. Зулаа орой дээшээ. Ингээд нуруу ихцээрээ. За зүйтэй зөөлөн суллаад хоёр блоко урд авъя. За нэг эдэн ирээний. Зайтай. Тавь. Гараа ингээд урагшаа сунгаад тэгээд блокон дээрээ хурж байгаа хэр. Эндээсээ зөөлөн өгцгийг өргөөд нуруугаа ихц чигээрээ за ингэж босч ирнэ. Нуруу ихц байгаа шүү манайхаа. За энэ байрал дээр ахар сүлийг хойшоо зулаа оройг урагшаа. За бие хоёр дэш нь тэмүүлээ. Мөр сул, хүзүү сул ямар нэгэн чангарал байхгүйгээр за блокийг заавал гаран доор тавьжээж урагшаа тонгооно. За эндээс яах нь хөлийн өвдөг тэнэгэр байна. За тэнийхэд үнэхээр хэцүү байвал баг зэргийг нугалж өгч болно. За нэг амьсгалын харц доошоо газарлуу бид нэг урагшаа ингээд идэг. Яг доошоогоо ингээ газарлуу ингээ мөр хүзүү эднэр нэг шуумда. 2 3 хөлийн ард ирж байгаа олон улс хууц нуруунд дээр ирж байгаа сонголтаа мэдэрнэ. За эндээс биеийнхээ жинг баруун хөл дээр авч агаад баруун хөлийг баг зэрэг нугалж агаад зүүн хөл хойшоо. За зүүн хөлийг өөрийнхөө чадах хэмжээнд дэшээ өргөнө. За үлмийг өрж игээд
Үлмийг өөрлөгөө итэлгээд өсгийг хойшоогоо жийж өгнө. 1 2 3 өвдгөө нугаллаа. Уртлын баруун өвдгөө нуглаад артлын хөл буулаа. Нуруу ихц байна. Эндээсээ хөвлийн гуяа чангалж агаад дэш өндөлөө дайчин 1. За энэ байралд орно. Уртлын баруун хөлний өвдөг нуглаад шагаа өвдөг 2-1 шугамд артлын зүүн хөл маань тэнгэр байна. 2 ташаа урагшаага хантаа параллел ихц. Амьсгал аваад 2 гар дэшээ. Амьсгалаа гаргаад буулгалаа. Цээжний өмнө хавсарч байна. За эндээ барай. 1 2 3. За эндээсээ 2 гарыг алдлаад за нэг иймэрхүү ташаа маань зүүн тишээгээ нээгдэж өгөөд 2 гарыг алдлаа. Баруун хөлний чихтэй баруун гар. За ингэж дэлгэж байна. Мөр сул. Харс яах нь баруун гарын үзүүрлөө. За барай. 1 2 хөл дээрээ биеийнхээ жинг зэрэг аваад энэ ташаанаас дээшээ яг нуруу маань ихц байна. 2 3. За урагшаага ташаагаараа урагшаа эргээд баруун хөлөө дагуулж эргээд ташаа маань уртлын хантайгаа параллел яг ихц байна. Амьсгал аваад 2 гар дэш. Амьсгалаа гаргаад цээжний өмнө буулгалаа. За эндээс яах нь урагшаага баруун өвдгийг тэнэлгээд нуруу ихцээрээ баг зэргийн доошо тонгонгуудаа 2 блокон дээрээ гар тавина. 2 блокийг баруун хөлний 2 талд аваад ирнэ. За амьсгалаа 1 2 3. За эндээс артлын зүүн хөлний үлмий дээр бослоо. Тэгэхээр биеэрээ нэг жоохон урагшилж байгааз. Тэгэхээр нь 2 гараа урагшлуулад блок урагшлууллаа. Баруун хөлийг нуглаад дахиад урагшлуулъя блоко. Нуруу ихц байна. За эндээсээ хөвлийн гуяа чангалж агаад биеийнхээ жинг баруун хөл дээр аваад буцаад саяны ихний байралд орж. За эндээсээ хөлийг буулгаад за дуу унжаа юм шиг жийлээ. 2 хөлөө илжлээд. За өвдөг нуглая. Хөвлийг гуйг өгцгийг сайхан чангалж байгаа. За яг энэ техникээр л бүгдээрээ босно. Ангиж авчирна. Ийм байдал руу орно. Эндээсээ дээшээ босно. Тэгхгүйгээр энэ тонгоосон хөдөлгөөнийг ингэж дээшээ босч ирэхгүй. Өвдөг нуглаа. Өргөлөө, цээжиг өргөлөө. Хөл тэнийгээд бослоо. Амьсгал авъя дээшээ. Амьсгалаа гаргаад цээжний өмнө авсарлаа. Зүйтэй. Дахиад авъя дээшээ. Гаргалаа. Гарыг буулгалаа. За эндээсээ дахиад өвдөг нугал тонгоох гэж байна. Тонгоох байрал бас адилхан. Өвдөг нугаллаа. Нуруу ихцээрээ урагшаа тонгоогоод 2 гар блокон дээр. За эндээсээ болж ивэл өвдөг тэнэ. За харц доошоо шалрав. Ингэж урагшаа үлээхгүй байх юм байна. Амьсгалаа. За эндээс биеийнхээ жинг зүүн хөл дээр авч агаад баруун хөл хоошоо. За өөрийнхөө чадах хэмжээнд дэше өргөнө.
Өсгийг өрж игээд үлмийг өөрлөгөө ит хэлгээд өгье. Амьсгалъя. 1 2 3. Зүүн өвдгийг нууллаа. Эндээсээ баруун хөлийг хоошоо буулгалаа. За ийм байралд орчин. Хоёр гарыг хоошоо татаад хэвлийг гуяа чангалж агаад дээшээ бослоо. Ачин нэг рүү орчин. За хөлийнхөө хэмжээг өөртөө яг тохируулаад хол ойрын тохируулж хөдөлгөж болно. Нааш нь цааш нь. За эндээсээ ташаа урагшаа ихцээр. За мэдрээрээ өөрийгөө ингээд хоёр ташаан дээрээ гараад тавьж байгаа. Амьсгал авлаа дэшээ. Гаргаад цээжний өмнө авсраа. За уртлын хөл яаж ийн? Нугалж ийн. За иймэрхүү байж болно. Бүр эндээс доош ингээд сууж болно. Өөрийгөө мэдэрч агаад өөртөө хөвтэйхэн байралд орно. За артлын хөл яаж ийн? Тэнгэр байна тий. За хоёр гар урдаа авсарсан баг. 1 2 3. Хоёр гарыг тэнэлгээд ташаага зүүн ташааг дагуулад нээлээ. За тэгэн гутаа зүүн хөлний чихтэй зүүн гар, баруун хөлний чихтэй баруун гар. Мөр суллаа. Харт зүүн гарын үзүрлөө. За хоёр хөлөө тэнцүү ачааллуулад хоёр хөлөө мэдрээд амьсгалъя. 1 2 3. Ташаага дахиад урагшаага татаад ихцэллээ. Зүүн ташаага дагуулж ирэхэд. Хоёр гар дэшээ. Амьсгал гаргаад цээжний өмнө буулгалаа. За эндээс зүүн хөлөө тэнэлгээ. За зүүн хөлөө тэнэлгээд за эхлээ хоёр блок өөртөө ойрхон авчих. Зүүн хөлнийхөө хоёр талд. За тэгээ зүүн хөл тэнэлээ. За хөлийнхөө хол ойрын зайг бас өөртөө тааруулаад холдуулж ойртуулж болно. За эндээс нуруу маань ихц байна. Ташаа маань урагшаага. Яг ихц байна бас. За тэгээд заавал блокон дээр гар тавина. Амьсгалд өгчихгүй. За эндээс артлын баруун хөл үлми дээр босоод ирэхээр би жоох урагшлаад өгнө. Тэгэхээр нь блок урагшлуулъя. За зүүн хөлөө нууллаа өвдгөр дахиад нуглая. Ер нь нуруу маань ихц байна гэж л төсөөлж юм шүү манайх. Дахиад хоёр гарыг урагшлууллаа. За эндээсээ биеийнхээ жинг зүүн хөл дээр авч агаад хэвлийг гоё өгцгийг чангалж агаад босоод зүүн хөл дээр. За эндээсээ баруун хөлөө татчих буулгаад хоёр хөл газар дугуунж байгаа юм шиг жилээ. Зүйтэй. Амьсгалд өгчихгүй. За эндээс дахиад нөгөө босох техникээ зөөх юм. Өвдөг нууллаа. За хэвлээ гоё өгцгөө чангалж агаад нуруу ихцээрээ дэшээ босоод авлаа. За зүйтэй. За иймэрхүү байдлаар тасглаа бүгдээрээ хийнэ. За амьсгал авъя дэшээ. Нуруугаа сайхан сунгаж мэдрээд амьсгалаа гаргалаа цээжний өмнө буулгая. За эндээ гүнзгий амьсгалъя. Нүдэ анаад. За ахар сүүлийг доошоо дарж мэдрээ. Тэгэхээр өгзөг жоох ингэ дотгошоо чихэгдэж байгаа юм шиг болоод чангарна.
Мөрс бол хүзүүгээ эрүүгээ нь хүзүү рүүгээ түлхээд өгье. Хөлийнхөө хоёр гуйг гадагшаа ингээ эргүүлж байгаа юм шиг. Хоёр шилбэг дотгошоо ингээ хумж байгаа юм шиг мэдэрч зогсъё. Өвдөг баг зэргийг нугалж болно. За тэгээд нэг цэг зогсоод үзье. Ихэнх хүмүүс ингээ цэг бас зогсож чадахгүй ингээ тэнцвэр нь ингээ алдагддаг болсон байдаг. За эндээ яах нь вэ? Гүнзгий амьсгал аваад гаргая. Тав амьсгал. За ингээ амьсгалаад ингээд нүдэнэ зогсож явахдаа өөрт чинь ингээ ямар мэдрэмж ирж байна ингээд наах гэж байна уу? Зүгээр ингээ цэг зогсож чадчихэв үү? Ер нь ингээ тэнцвэр олж гин үү гэд яг ингээ зогсоход ихэнх хүмүүс ингээ тэнцвэр бас олохгүй байгаад байдаг. За зөөлөн суллаад гарыг буулгалаа. Нүдийг алгуурхан нээлээ. Амьсгал авлаа 2 гар дэшээ. Амьсгалаа гаргаад буулгалаа. За буулгахдаа нуруугаа хэцгүй дагуулад буулгая. Ингэж буугаад ингэж тавьж бас болж байна. За энэс илүү доошоо бид нэг тонгоохгүй. Ер нь бол нурууны асуудалтай хүмүүс, за суулттай хүмүүс бол урагшаа тонгоох байрлалыг хийнэ. За тэрнээс бусад хүмүүс бол тонгоох байрлалыг зөв техникээр бага талаацаар хийн. Тэр болгоныг багш нь лекцүүд дээр ярьсан байгаа шүү. За эндээс өвдгөө нуглаад суулаа. 2 гараараа тулж агаад бүтэн өгцгийг газар тавиад сууя. За. Нурууны йогийн дасгал дээр бас нөгөө энгийн йог шиг олон төрлийн дасгалууд бас хийгдэхгүй. Яагаад гэвэл нурууны асуудалтай хүмүүс байгаа учраас сонгогдсон дасгалуудыг давтамжтайгаар хийдэг онцлогтой байгаа шүү манайхаа. За, баруун хөлийг нууллаа. Зүүн хөлөө давуулж тавилаа. Зүүн гуйныхаа гадна тал тавьж гин гэсэн үг. За, зүүн гараар газар тулаад баруун хөлийг хоошо татлаа. За, энэ. Амьсгал авлаа дэшээ. Амьсгал гаргахдаа зүүн гарыг баруун өвдөгний гадна талд тулаад баруун гар нурууны арт. Харц баруун мөрийг даваад хойш. За хүзүүн дээр мушгирж байна. Нуруун дээр мушгирч байна. За мушгирах байрлалыг бас хийх ер нь бол хийн. Тэгээд ямархуу техникээр зөв хийх үү гэдгийг баас багш нь ярьсан байна. Нуруу дандаа юм ихц байдлаас ер нь дандаа нуруугаа ихц байлгана гэж бод. Ихц байдлаас бага зэргийн л мушгирч байна. Амар огцом ингээл мушгирах шаардлагагүй шүү манайхаа. Зүгээр л бага зэргийн хөдөлгөөл өгнө. Тэгчээт л аяанда за энэ надад тохирч энэ тохирохгүй байна гэдэг ч юм уу ингээд мэдээ тэр. Гэхдээ энэ дасгалууд ихэнх нь тохирно. Ер нь бол тохирно. За барь 1 2 3. За зөөлөн төв дээр амьсгал авъя 2 гар дэшээ. Амьсгалаа гаргаад буулгалаа. За эндээс дахиад хөлнийхөө байрыг солиё. За баруун хөлийг жигээд зүүн хөлийг баруун гуйны гадна талд тавилаа. Биеэрээ урагшаагаа түлхэж өгч жогоод
баруун хөлөө нуглаад за ийм байралд орж байна. За эндээс амьсгал авлаа баруун гар дэшээ тоогоор нуглаад баруун гарыг зүүн өвдөгний гадна талд зүүн гар нурууны ард за ингээд нуруу ихсэлж байгаад мушгирээ. Харц зүүн мөрийгөө даваад хоошоо. За хүзүүн дээр нуруун дээрх мушгирлтыг зөөлөн далаац багтаагаар зүгээр ингээ өөрийгөө мэдрээд хитрхи их хүчлэхгүй бас огт хүчлэхгүй байхгүй хоёрын дунд алтан дунд чиг барьж хийн. Амьсгалээ. За баруун тоогоороо зүүн өвдгөө дотогш нь түлхэж өгнө шүү. Амьсгалээ. За зөөлөн суллаад төв дээр л амьсгал авъя 2 гар дэш амьсгалаа гаргаад буулгалаа. За эндээс хөлийг суллаад 2 хөлөө жийлээ. За энэ барил. Хөлийнхөө хуруунуудыг өөрлөгөө итэлгээд өсгийг өрж ийлээ. 2 хөлийн ард ирж байгаа сонголтыг мэдрээ. Нуруу ихц. Яг энэ ташаанаас дээшээ үргэлжлээд нуруу ихц биеэрээ ингээд 60 градус болж байна гэж төсөөлөв. За ингээд хөлөө чигээ суухад ч хүртэл зарим хүнд хэцүү байгаа бол дээрээ үзэгнийхөө доор тавьж өгнө. За эндээсээ баг зэргийн урагшаа тонгооно. Нуруу ихц. Ердөө нурууг ингэж тонгоож толгойг ингэж нэг хөл рүү хүрэх гэж явахгүй. Яарахгүй. Нуруу ихцээрээ хөвлийн гуй хоёрыг ортуулна л гэж төсөл. За гар юм байж болно. Газар байж болно. Урагшаа сунж болно. Хөлийн хуруунуудаасаа барьж болно. Тэгтээ нурууныхаа ихц байдлыг алдахгүйгээр. За өөрийнхөө яг алтан дундаж дээр ороод амьсгал 1 2 3 зүйтэй. За зөөлөн төвдөө ирээд эндээсээ хоошоогоо зөөлөн хэвтээ бүгдээрээ. За хэвтгэхдээ ч гэсэн зөөлөн тоогоор тулж агаад за өснийхөө болтыг суллаад дагзаараа бүтэн газар. 2 хөлийг татаад тэрэ. Эндээ гүнзгий амьсгал аваад гаргаад тайвшраа. За 2 хөлөө ээлжлээд нэг нэгээр нь газарч ийлээ. За нэг иймэрхүү байдлаар хичээл маань 1 цагийн турш үргэлжлэн. За тэг хичээлийн дараа энэ амралтын байрал буюу шавасана гэж байрал байдаг. Энийг бүгдээрээ бас заавал хийн. За нурууныхаа доор юм алчуур ивэдв. За энэ зузаан дээрээ шилбэнийхаа доор тавиад за хөлөө салгана. Хөлөө майтныхаа өргөний хэмжээтэй салгана. Энэ гудасныхаа. За нөгөө нүдний дээр маань хэрэгтэй. За 2 гарын алгыг дээшээ харуулад биеэс 45 градус орчим холдуулна. За эндээ гүнзгий амьсгал аваад гараад тайвшраад амраа.
Гүнзгий амьсгал аваад гаргая. Хөлийн хуруу, хөлийн ул шаагаас оллээ. Шилэг, өвдөг, гуяас оллээ. Өгзөг, арцаг, ташаагаас оллээ. Нуруугаас уллаад мат руугаа наагаад өг. Хөвлөө, өрц, цээжээс олж мэдрээ. Мөр, буудлага, тохоо, шуу, гарын алга, саруунуудаас оллээ. Зулаараа тухаас оллээ. Хөмсөг, нүдээс оллээ. Хацар, жавжаас оллээ. Зуусан шүд, уруулаас оллээ. Хоёр чихийг доош нь буулгаж мэдрээ.